За сайн байцгаана уу. Өмнөд Монгол подкаст ээлж дугаар хэлж байна. Энэ дугаартаа бид улаан хүү гэж хэмбэ гэсэн дугаар бэлтгэсэн. Улаан хүү бол одоо өөр Монголын түүхий 20 дугаар зууны түүхий ярихад бол тойрч гарч болохгүй хүн байгаа. Улаан хүүгийн түүхийн гүйцэтгэсэн үүрэг тийм ээ өөр Монголын өнөөдрийн нөхцөл байдлыг хэр их хүнтэй хамаатай байдгийг хүн болгоно энэ улаан хүүтэй холбоотой гэж боддог, ярьдаг. Гэхдээ чухам яг улаан хүү бол хэн бэ гэдгийг тэр болгон хүн бол бас нарийн ширийн сайн мэдэхгүй юм аа. За улаан хүү бол 1906 онд 12 сарын 23-нд Хух хотын Төмдийн хошуунд төрсөн 5 айлгад газар ерөөсөө 5 өрхтэй анхны өрхөн бол улаан хүүхийн өвөг дээдс амьдарч байгаа. Хух хотын төмдүүд гэхээр Төмдийн алт хаан гэдэг хамгийн алдартай. Төмдийн алт хааны үед бол ер нь зүүн Монголын итэр чигээр хяналтан байлгасан хүчрхэг хаан. Гэхдээ өөрөө бол хаан байгаагүй. Тэгээд Хух хот төвтэй ийм төвлөрдөг байсан. Тэгээд сүүлдээ энэ Төмдийн хошуу манжийн иргэшээлд ороод тийм ээ одоо өөр Монголын 49 хошуунд багтдаггүй. Энэ шууд нөгөө манжийн хааны одоо амбын сайдын одоо томилтоор энэ хошууыг захирдаг байсан. За Хух хотын Төмдийн хошуу ерөөсөн одоо өөр Монголын нутагт хамгийн түрүүнд одоо хятадчсан орны нэг яагаад бэ гэхээр Хух хотод бол Төмдийн хошуу байдаг. Гэхдээ Суян жанжин гэж нэг одоо манжин жанжин байдаг. Өөр Монголын чигээр хамаардаг. Одоо 1903 оноос 1908 он хүртэл Ийг үгэд манж сайд манж жанжин суудаг байсан. Энэ хүн бол Монгол нутгийн тийм ээ зохион байгуулалтайгаар санаачлагтайгаар маш их одоо атар хагалж хятад иргэдийг оруулж тийм ээ одоо татвар авч тийм ээ одоо манжин төртөө зүтгэдэг байсан. Үүний үр дүн бол Төмдийн хошууны монголчууд хамгийн түрүүнд тийм ээ монгол хэлээ мартсан, монгол зан авахыгаа гэсэн ийм угсаатан болсон юм аа. Улаан хүү 1906 онд төрөхөд анх бол Чин Чүн гэсэн хятад нэртэй байсан. Тийм. Улаан хүүгийн өвөө нь бол Юнгэн Юан гэж бас нэг хятад нэртэй хүн байсан. Гэхдээ энэ хүн бол нэгтгэг үеийн хятад хэл мэддэг хүн байсан гэж байгаа. Өөрөө мэдээж хэрэг монгол хэлтэй. Арвтын дарга байсан ийм хүн байгаа. Улаан хүүгийн эцгэн бол Юм Мянган гэдэг хятад монгол ээлээр ярьдаг тийм ийм нэртэй байгаа. Улаан хүү бол гэрийн сургууль сурахтаа бол Юн Зэ гэсэн ийм нэр авсан. Юн гэдэг чинь одоо өвөө нь бол Юнгэн Юан, аав нь бол Юм Мянган. Ээж нь бас Юн авахтай. Одоо өөрөө бол Юн Зэ гэсэн. Юн бол ерөөсөн Юншөөб авахтай гарлын хүн байна л да. Юншөөб аймаг бол одоо Лигдэн хаан тийм ээ одоо баруун тишээ зүхтахта замдаа Юншөөб аймгийг тонож дээрэмдэж тийм ээ Юншөөб аймгийг байхгүй болгосон. Одоо жишээлбэл Монгол улсын нэртэй эрдэмтэн Бэмбэр Ринчин бол бас Юншөөб авахтай байхгүй юу. Тэгэхээр эдгээр бол нэг гарлын хүн байна л да. Сүүлдээ яг Бэмбэр Ринчний өвгдөөс нь Бурят нутаглаад Бурят ястан болсон. Тийм. Зя улаан хүү багтаан бол ер нь гэрийн сургуулаар хүмүүжсэн. Гэхдээ голдуу хятад багш хичээл заадаг байсан. Голдуу Күнзийн сургаалын одоо ном судруудыг судалдаг байсан. Дараа нь бас ав ах нь бас хичээл ном заадаг байсан. Бас ав ах нь бол монгол хятад хэлтэй. Тэгээ ер нь гэрийн сургуулаар 13 хүртэл сурсан. Тэгээ 1919 он 13 настай да Хух хотын Төмдийн
дээд зэргийн багц сургууль гэж байгаа. Одоо нэг асна багц сургууль байна л да. Багц энэ Төмдийн дээд зэргийн багц сургууль нь бол бүр Найрал төвийн 2 дугаар он 1724 онд анх байгуулагдж байсан Төмдийн албан ёсны сургууль байсан. Тэгээ энэ сургууль бол тийм ээ ном сурхаас гадна бас цэргийн эрдэм заадаг. 1907 онд бол Төмдийн дээд зэргийн багц сургууль гэдэг нэр сольсон. Ер нь бол энэ 4 жилийн сургалттай Монгол хэл, Хятад хэл, тоо, газар зүй, байгаль зэрэг хичээл заадаг. Энэ сургууль бол ер нь Төмдийн олон хүүхдүүд сурж ясан. Түүний дотроо 20 дугаар зууны одоо өөр Монголын хөв заяа шийддэг маш олон одоо коммунистууд энэ сургуулиар дамждаг байсан. Мэдээж энэ сургуулиар дамжаа сүүлд нь Гүнсэн Норон вангийн байгуулсан, Бээжин байгуулсан Монгол төвдийн сургууль бол бүгдээрээ бөөнөрөө шилжиж сурсан. Жишээл Жав Чангад тийм ээ. Энэ бас энэ сургууль төгсөөд Монгол төвдийн сургууль явсан. Дараа нь Москва дэх тийм ээ Дорнодын хөдөлмөрчдийн коммунистийн сургууль сурсан. Монгол Эрдэнэ сайн гэж өөр Монголын урдан засаг хорон байгуулсны дараа дээш шүүхийн дарга ажиллаж байсан. Куиби гэж энэ сургууль төгсөөд Монгол төвдийн сургууль төгсөөд дараа нь бүгд найрамдах Монгол ард улсын намын дээд сургуульд сурсан. 1943 онд тийм ээ Яан явсан. Яан бол тухайн үед Маогийн тийм ээ коммунистууд төвлөрдөг тийм газар байсан. Өөр Монголын өөртөө засгийн ордны тэр дараагаар ажиллаж байсан. Энэ нь Улаанхүүгийн зүүн баруунгаар явдаг байсан. Дөөсөн янгаж бас Монгол дэрн үлзэйтгүү гэж 1927 онд Жанзуулины цэрэг далуулсан. Бас Монгол төвдийн сургууль төгссөн. Дараа нь Москвагийн Сун Ясны нэрэмжид их сургууль сурсан. Тэгээ ер нь Хятадын коммунист намын өөр Монгол дахь анхны намын үүрийн дарга гэж үздэг. Тэгээ Фод ингэж бас Монгол төвдийн сургууль дамжсан. Улаанбаатарын намын дээд сургууль сурсан. Москва дахь Дорнодын хөдөлмөрчдийн коммунистик сургууль суралцж байсан. Тэгээ дараа Москвад үлдэж Коминтерийн Дорнодын хэлцтэй ажилладаг байсан. 1957 оны 7 сард нутагтаа бутсан Орос их нэртэй ийм хүн байгаа. Энэ хүн бол нутагтаа бутсаны дараа өөр Монголын өөртөө засах орны нүүрсний аж үйлдвэрийн захиргааны дэд товчооны дарга ерөнхийнээр ажилладаг байсан. Говбу зөбөө гэж энэ сургууль төгсөөд Монгол төвдийн сургууль дамждаг байсан. Дараа нь Хятадын Хуанпу цэргийн сургууль, бүгд найрамдах Монгол ард улсын намын дээд сургууль, Дорнодын хөдөлмөрчдийн коммунист сургууль, дараа нь бүр Москвагийн Арадиогийн сургууль төгссөн. Тэгээ 1937 онд тийм ээ Шинжаан руу томилтоор тавнуулаар явж 43 онд баримтлагдаж дараа нь Орос руу зүгтж явсан. 46 онд өөр Монголд босч ирсэн. Тариалан мал аж ахуйн одоо яамны сайдаар ажилладаг байсан өөр Монголын хөдөө аж ахуйн дээд сургуулийн анхны сургуулийн дараагаар ажилладаг байсан. Кангэн Чангад энэ хүн бас өөр Монголын дээд сургуулийн дээд шүүхийн орлогч дараагаар ажилладаг байсан. За ер нь Улаанхүү энэ олон нутгийн нөхдүүдтэйгээ тийм ээ ер нь бөөнөр коммунистууд болсон. Энэ бас л яг л сонирхолтой юм байна л да. 1923 онд эдгээр бөөнөр Бээжингийн Монгол төвдийн сургуульд орсон. Тэгээ Төмдийн хошууны захиргаагаас энэ тэтгэмж олгож энэ бөөнөр 41 төмөд хүүхдүүд Монгол төвдийн сургууль сурсан гэдэг юм билээ. За энэ сургуулийн манай Гүнсэн Норон ван тийм ээ өөр Монголын Харчин баруун гарын хошууны засаг Чинван 13 онд одоо Баянгийн засгийн газрын Монгол төвдийн хэрэг газрын даргын үүрэг хашж явахдаа энэ сургуулийн нээсэн Монгол төвдийн сургууль гэж боловч ер нь төвдөөс ирс бараг сурж байгаагүй дандаа өөр монгол хүүхдүүд сурдаг байсан. Энэ сургууль бол Хятад хэл, Монгол хэл, тоо, төв, газар зүй, байгаль дээр хичээл заадаг байсан.
Энэ сургууль бас л Улаанхүү бол маш олон Өвөр Монголын коммунист хүүхдүүдтэй энд бол уулзсан. Одоо жишээ Хөх хотын Лижи гэдэг энэ бол Улаанхүүтэй нэг бага сургуультай нэг сургууль байгаагүй. Энэ бол Гүйсвэ дунд сургууль сурсан. Монгол төрийн Баатарчин. Энэ чинь бас л Өвөр монголчуудын амхтагч коммунистууд. Сүүлдээ Өвөр Монголын ардын хувьсгалт цэргийн дэд командлагч энэ харамсалтай 27 он тийм ээ одоо өөр ардын нам хоорондоо хагаралтаж тийм ээ цэрэн донгороо үүний алсан. Тийм. Энэ хүн бол ер нь маш их 10 жил байхдаа маш их ажил зохион байгуулалт чадвартай ийм удирдлагч хүн байсан байлээ. Тухайн үед Улаанхүү бол сургаггүй байсан шиг байлээ. За Заяатай гэдэг ийм хүн байгаа. Бас Гүйсвэ дунд сургууль төгссөн Хөх хотын. Дараа нь Монгол төвдийн сургуульд сурч төгссөн. Дараа нь Москвагийн дорнотын их сургуульд орж энэ хүн одоо бүгд найрамдаг хятад ард улс анх байгуулахад Монгол суугаа анхны элчин сайдаар сууж ясан. Дараа нь Өвөр Монголын уран зохиолны дэд даргаар ажилладаг байсан. За тэгээ Монгол төвдийн сургууль бас Харчин дунд тушууны Баянти цэрэн донгоров тийм ээ. Энэ хүн бол бас Монгол төвдийн сургууль төгссөн. Тэгээ 1919 онд Хятадын Гоминдангийн намын гишүүн болж илжсэн. Сүүлдээ өөр ардын намын анхны дарга ажилладаг байсан. За бас Төмөр Баган гэд ийм түүхийн хүн бас энэ Монгол төвдийн сургуульд Улаанхүү хамсурж ясан. Харчин баруун хошууны хүн 1925 он өөр ардын намын гишүүн Монгол улсын намын дээд сургууль Москвагийн дорнотын их сургууль Өвөр Монголын өөртөө засгийн сангийн сангийн яамны сайд Өвөр Монголын өөртөө засах орны дээд шүүхийн даргаар ажилладаг байсан. Энэ хүн бол ерөн бас зөвлөлтийн коммунист намын гишүүн байсан шиг байна. Тийм. Энэ одоо 23 онд одоо бөөндөр энэ төмдийн хүүхдүүд энэ Монгол төвдийн сургуульд тийм ээ хүмүүс коммунист болсон гол том шалтгаан нь бол тухайн үеийн Өвөр Монголын нөхцөл байдалтай шууд холбоотой. Ярангуяа одоо Харчин хошуу, Төмдийн нутаг бол хятадууд ихээр орж тийм ээ ер нь монголчууд маш их доройтсон учраас ер нь коммунист одоо Монгол үндэстний аврагн гэдэг ийм одоо сэтгэлээр одоо коммунист үзэл энэ хүүхдүүд хүлээн зөвшөөрсөн баг. Тэгээ бас нэг нөлөө нь бол Лида Жоо гэх тийм ээ Монгол төвдийн сургуульд ирж тийм ээ Монгол хүүхдүүдтэй уулзаж ятгэж тийм ээ одоо олон хүнийг намдаа эсвэлдэг байсан. Одоо Улаанхүү бол 1923 оны сүүлээр социалист залуучуудын эвлэлийн гишүүнээр элцдэг байсан. 1924 он Лижи Дөөсүн ям бол Хятадын коммунист намын гишүүн болсон. Одоо Улаанхүү бол 1925 оны 9 сард албан ёсоор Хятадын коммунист намын гишүүн болсон ийм түүхтэй. За тухайн үед Бээжингийн Монгол төвдийн сургууль сурж байхдаа гадаад Монголоос Бээжингийн их сургууль бас сурдаг Даваа гэдэг хүн байсан. Энэ хүн бол Монголын талаар маш их ярьдаг байсан. Тэгээ эдгээр ол зурхоод сургуультай авч ирж тийм ээ шүнжин яриулдаг байсан гэж байгаа. Тэгээд санаа авч тийм Монголын тариачин гэдэг сэтгүүл одоо эрхэлдэг байсан. Энэ Монгол төвдийн монгол хүүхдүүд. Гэхдээ дөрвөн дугаар гаргасан байна. Энэ бол голдуу цэргийн эрхтний эсрэг, империалистийн эсрэг, Ван Гунгийн эсрэг, гадаад монголчуудын амьдралыг танилцуулах ийм гол агуулгатай Монгол тариачин гэсэн сэтгүүл эрхэлдэг байсан. 1925 оны 10 сарын 12-ны өдөр Жаншхуу хотод тийм ээ Өвөр Монголын ардын хувьсгалт нам байгуулахад Улаанхүү оролцож байсан. Гэхдээ яг чухал үүрэг бол гүйцэтгэж байгаагүй шиг байна. 1925 оны 10 сард Улаанхүү дөрвөн хүүхдийн хамт одоо Өвөр ардын намын одоо захиалгаар тийм ээ Москва дэх Сүн Ясын их сургуульд сурдаг байсан. Тэ сурж байх хугацаанд одоо Жанжингүү буюу Жанхайшгийн хүү тэнэг ширээн суудаг байсан бүр өөрөө тийм хүн байхж мэдхгүй юу
өмнөд зүгийн хятад аялагтай нэг сони хөгжих байсан гэж өөрөө намтартай бичдэг байсан. За энэ Сүүн Ясны их сургууль төрөвчлсөн байгаад төгснөө дараа май хүн бол Москвагийн явган цэргийн сургууль тийм ээ бас цэргийн боловсрол эзэмшдэг байсан. Тийм. Дараа нь бүрэмсэн төгснөө дараа Москвагийн Дорнотын хөдөлмөрчдийн коммунистик сургуульд орчуулагч хийдэг байсан. Одоо Орос багш нарын тийм ээ лекцээ орчилж өгдөг, тийм материалыг орчилж өгдөг юм байсан. Гэхдээ ер нь Улаанхүү бол Орос хэлд аюул гаргун гэж ярьдаг, маш их чармайдаг. Тэгэхээр 1928 оны 6 сард Хятадын коммунист намын 6 дугаар намын хурал Москвад явуулахад тийм ээ маань орчуулагчаар ажилладаг байсан. Тийм. Энэ Оросд маш сайн байдаг. Тэгээд 1929 онд ер нь Коминтерний даалгавар авч тэ өөр Монголд томилтоор явуулсан. За голдуу 4 үүрэг даалгасан Улаанхүүд. Нэг дахин бол ховсголд хөдөлгөөний зохион байгуулах, хоёр дахин бол намын нэгж байгуулах, гурав дахин бол олон нийтэд ажиллах, дөрөв дахин бол зэвсэгт хүчин байгуулах гэсэн үүрэг даалгаврыг авсан. Тэгэхэд Богондор Улаанбаатар ирсний дараа тухайн үед Монголд бол Коминтерний төлөөлөгч Амгаев гэж нэг бурят хүн байсан. Энэ хүн бол өөрөө Монголын ажлыг бас хариуцдаг байсан. Энэ хүний заавраар бол баруун Монгол чинь өвөр Монголын баруун хэсгийг хэлж байгаа. Баруун Монголын ажлах хороо байгуулж тийм ээ Фөөдин гэдэг төмөнд хүний бол нарийн бичгийн дараагаар томилж, Хуйби бол ухуулгийг хариуцуулж, одоо Улаанхүүгийн бол зохион байгуулалтыг хариуцуулсан байна. Та нутагтаа тэгээд одоо коммунист үзлээ ухуулж ажиллаж эхэлдэг болсон да сүүлдээ. Тэгээ 1934 он майхан одоо төмдийн одоо хуучин өөрийн сурчсан баг сургуультай багшаар ажилладаг болсон. Тэгээ 1935 он бол Бат хаалгад очоод тийм ээ Дэван Дэнчин Норвантай уулзсан. Дэнчин Норвангийн бас өөрт татах гээд бүтрэг байдсан. Тэгээд майхан Дэвангийн тийм хамгаалтын цэргийн өөрийн хамаатан буюу ангийн хүүхдийг Юнжишэн тийм өөрийн ангийн хүүхд тийм ээ Жушифу энэ дандаа цэргийн боловсролын хон бүж цэргийн сургууль төгссөн. Ийм хүмүүстэй тархин угааж тийм ээ одоо 1935 он тийм ээ бослог гаргаж 1000 гаруй Дэвангийн цэргийг урвуулж Фузоигийн хятад цэрэгд дагаар оруулсан. Ийм бас энэ бол Улаанхүүгийн түүхэнд миний үзэхээр хамгийн том нүглэмдэг байна. Тийм. Яагаад бол Дэван бол өөрийн цэрэгтэй өөр Монголын өөртөө засах хөдөлгөөний тийм ээ өөрийн тусгаар ус болгоход чадан ядан одоо зүтгэж байхад май хүн чинь араас нь 1000 гаруй цэрэг нь ухааж тэг урвуулсан байсан. Тэгээ Юнжи Шэний бол зүйлдэн Дэван тагнуул явуулж энэ хүний нас нь хороосон. Тэгээд ихэнх цэрэг нь урвуулсан боловч яг Дэван нэг олон цэрэг очиж чадсангүй. За энэ үлдсэн цэргүүд нь сүүлдээ Монгол хошуудын холимог бригад болж сүүлдээ бүр шинээр одоо шин 3 дугаар дивиз болж тийм ийм одоо дугаартай ийм дивиз Хятадын Гоминдангийн цэргийн дивиз болсон. Энэ сүүлдээ 2000 гаруй цэрэгтэй 2 явган полк, нэг морд цэргийн полк, нэг нь их бөөний ангийн полктэй ийм 2000 гаруй хүний том зэвсэг хүчин болсон. Улаанхүү бол улс төрийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг байсан. Тэгээд сүүлдээ Дэвангийн цэрэг болоод Япон цэрэгтэй одоо хүүхдийн булаацлахад бол дай хийдэг байсан. Гэхдээ Улаанхүү чинь Москвад сурч асан болохоор Гоминдангийн талаас нь бол энэ хүний итгэхгүй ер нь Хүүзүн нам бол Улаанхүүгийн нууцаар ал гэж энэ дивизийн одоо дараг Баян хайфан дүүрэн сан гэдэг энэ хүн үүрэг өгсөн. Энэ харин Баян хайфан бол
энэ нууц одоо тушаал Улаанхуд хараад Улаанхуд чинь сүлд яан руу зүгтсэн ийм түүхтэй. За яанд очоод манай хүн чинь бас нэг зүгээр суугаагүй нутгийн 80 гаруй Монгол одоо залуучуудыг яткаж аваадсан. Тэгээ яангийн үндэснээ дээд сургуулийн боловсролын хэлтсийн дарга нь ажилтдаг байсан. Тэгээ гэр бүлөөрөө сүлд эхнэр хүүхэд нь бүгд яанд очсон байсан. Тэгээ 1945 оны 7 сард одоо Японд ялагдах тийш хандж яхад Хятадын коммунист нам бол Шанши мужийн Пянгуаншан гэдэг газар Суймэнгийн засан газар байгуулж одоо энэ Пянгуаншан бол ерөөсөө Ху хотоос ойрхон ийм нэг шан байгаа. Энэ бол Улаанхугийн одоо Суйвэн Монгол байхгүй энэ засан газар байгуулж Улаанхугийн даргаар ажиллаулдаг байсан. Тэгээд 1945 оны 9 сарын 9 тийм ээ одоо дайн эхлээд тийм ээ Япончууд бол ер нь дайн ялагдах тийш хандхад одоо Баруун Монголын одоо Баян далай гэж энэ хүн бол манай Дөөнгийн хамгийн дотны тослог байсан. Энэ хүн бол Тайвс хоршууны хүн. Тайвс хоршуу чинь ерөнхийдөө адуун сүрэг морин одоо сүрэг хоршуу цагар хүн байна л да. Сүүлдээ манай Дөөнгийн Дөөнгийн тослох дотны туслахаар ажилладаг байсан. Бүр хамаатан гэсэн. Тэгээд Шилийн гол аймгаас Жанчхот суугаа төлөөлөгчийн газрын даргаар ажилладаг байсан. Монголын цэргийн газрын одоо хэрэглэх газрын даргаар ажилладаг байсан. Сүүлдээ Дөөнгийн цэргүүд тийм ээ Ху хотын ирсний дараа Баян тал аймаг байгуулж аймгийн даргаар Баян далай ажилладаг байсан. Тэгээ 1945 оны 9 сарын 9 тийм ээ одоо нөгөө Баруун сүнд хоршуунд Өвөр Монгол ардын одоо бүгд найрамдах Өвөр Монгол ардын төр засан газар байгуулж энэ даргаар нь манай Баян далай ажилладаг байсан. Гэдэг энэ одоо төр засан газрыг бол дандаа Монголын залуучуудын хувьсгалт намын ажиллаулдаг байсан. Одоо энэ нам бол Өвөр Монголын түүхэнд бол одоо бол яг эсэнчдийн нөлөөтэй нөлөөгөө нам байгуулдаг байна л да. Гэхдээ яг 40-од оны үед бол ер нь Өвөр Монголын түүхэн бол цөөхөн нам байгуулсан ч нэгэн бол Мэрцэгийн байгуулсан Хөлөн бойрын залуучуудын нам. Хоёр дахь нь бол Өвөр ардын нам, гурав дахь нь бол энэ нам байгаа та Монголын залуучуудын хувьсгалт нам гэж 1944 он байгуулсан гэдэг. Жанчхуутад Жанчхуу гэж чинь тухайн үед Монголын Мөнжангийн засан газрын одоо нийслэл байсан. Одоо дэлгэр цогтын нөгөө дурсамжийг би уншсан. Энэ хүн голдуу санаа ачилсан. Дэлгэр цогт бол хорчин баруун гарын 100 хоршууны хүн одоо төшөөд хоршууны хүн. Баян Гомбожав гэж сүүлдээ энэ хүн Хөлбөмбөр аймгийн Намын үүргийн 1-р орлогч дарга 1-р шүүжий тийм ээ 1967 онд соёлын хувьсгалаар халуулсан. Баянбат бол харчин 100 гарын хоршууны хүн. Сүүлдээ Ягцуу аймгийн намын дарга Жаргал Леонингийн Канпингны хүн. Канпинг чинь одоо хорчин хүн л да. Энэ сүүлдээ Хөлбөмбөр аймгийн дарга. Одоо энэ хүн бол сүүлдээ 2009 оноос 2016 оны Өвөр Монголын засгийн ордны дарга Баатрийн аав байхгүй юу? Жаргал гэдэг хүн байгаа. За энэ эдгээр залуучууд голдуу бол Дөөнгийн залуу боловсон хүчээр нэгтгэх нь хоёр дахь нь голдуу Японд тийм ээ ном соёл сурдаг байсан хүмүүс байдیں۔ Тийм. Тэгээ 1945 он тийм ээ 9 сард бүгд найрамдаг Өвөр Монгол ард улсын төр засан гарал байгуулад тэгээд 3 хүн томилт явуулдаг байсан. Одоо дэлгэр цогтыг бол засан газрын одоо энэ
Монголын залуучуудын хувьсгалт намыг төлөөлж дугар суун бол Дөвөнгийн том хүү. Энэ хүн бол Сүндийн баруун хошууны засаг ноён. Тийм. Энэ бол одоо хошуу нутгаан төлөөлж нэгэн босно улаан хүн байгаа. Тийм. 3 хүнд Улаанбаатарт явуулж одоо өөр монголоор Монголын нэгдэх талаар явуулсан. Гэхдээ нөгөө лам нь тийм ээ удалгүй нутаг буцаагаад энэ дэлгэр цогт болоод дугар сүрэнгийн тэнд нэлээ байлгаж ягаад сүүлдээ дэлгэр цогтын 54 он тийм ээ одоо бараг энэ чинь хэдэн жил байсан бараг 8-9 жил хорж ягаад хятад руу буцааж өгсөн. Харин дүүр сүрэнгийн бол 50 онд барвчлаад 52 он буудан хороосон. Даан хоцохдоо тэнд байлгаж аваас одоо улсын их сургууль сурж ясан. Одоо тухайн үед Чойволсонгийн нэрэмжсэн их сургууль бас сурж байсан. За тэгээ улаан хүү энэ засагт очоод бужигнуулаад тийм ээ одоо цөөхөнтэй очсон ганцаараа шахах очиж нөгөө хүмүүсийн нөхцөл байдлыг ятгахсан байлгүй дээ. Тэгээ өөр ар Монголоо дэмжлэг авч чадахгүй. Тэгсээр байж буулгаж аваад тийм ээ энэ төр засан газрын бол одоо жаншхууд шилжүүлж одоо өөр Монгол улаан хүү бол одоо энэ төр засан газрын тэргүүнээр сонгогдсон. Тийм. 1945 оны өвөл өөр Монголын ууртан засах хөдөлгөөний холбоо гэгчийг Жаншх хотод байгуулж энэ төр засан газар татан буулгасан уг байг болгосон. За энэ бол одоо миний үзэхээр одоо улаан хүүгийн одоо манай өөр Монголын түүхэнд хийсэн 2 дахь том нүгэл юм аа. За тэгээд одоо Контуны армийг тийм ээ зөвлөлтийн Монголын цэрэг бут нэргээд тийм ээ Манжгуу улсын мөхөөлөө Манжгууд одоо амьдардаг одоо 1 сая гаруй монголчууд байдаг байсан тухайн үед. Энэ эдгээр бол сүүлд нь зөвлөлтийнхэнтэй хэл амаа олдсож тийм өөрийгөө хамгаалж өөр Монголын ууртан засаг цэргийг зохион байгуулж нутгаа хяналтаа байлгасан. Энэ ажиллагааны болголтоо одоо Хафанга, Төмөр багн тийм ээ буян мандах одоо Асган жанжин гэж хэдэн хүний бол дуртахгүй байх аргагүй. Хафанга бол орчин 100 гарын дунд хошууны хүн. Энэ бол одоо Манжурын Монгол хошуудын багшийн сургууль төгссөн. Одоо Мерсегийн байгуулсан сургууль Мөгдөнд тийм ээ. Энэ Манжуул улс үед бол Манжуул улсаас Япон суугаа элчинт яамд ажилладаг байсан. Энэ хүн соёлын хувьсгалын үед 70 онд нас барсан. Тийм. Төмөр баг нь энэ чинь нөгөө Монгол төвдийн сургуульд манай улаан хүүтэй анги хүүд. Энэ бол энэ зөв Монголын монголчуудыг эргүүлэхэд энэ хүн бол хамгийн үүрэг гүйцэтгэсэн байж таараа. Энэ хүн бол Бээжингийн сургууль төгссөн. Дараа нь Монгол улсын намын дээд сургууль сурж, дараа нь Москвагийн дорнотын их сургууль сурж, дараа нь энэ хүн 69 он тийм ээ одоо соёлын хувьсгалаар нас барсан. Одоо өөр Монголд бол дээш шүүхийн даргаар ажилладаг байсан. Тийм. За буян мандах хүн энэ хүн бол Зүүн Монголын ууртан засгийн дарга ажилладаг байсан, тэргүүнээр ажилладаг байсан. Энэ хүн бол хорчин 100 гарын өмнөд хошууны хүн. Ер нь Манжгуу улсын хянган мужийн дарга одоо монголчуудын одоо 4 салбар муж байдаг шүү дээ. Энэ хамгийн том дарга байдаг. Тэгээд 47 он тийм ээ одоо энэ ууртан засаг Зүүн Монголын ууртан засаг нь тийм ээ 10 сард буян мандах Хафанга 12 хүн гэж зарим нь 16 хүн гэж ярьдаг, зарим нь 12 хүн гэж ярьдаг. 100 мянган хүнээ гарын үсгтэй Монголтэй нэгдэх талаар юу н өргөдөл бичиг авч ирсэн. Тэгээ Монголд ирсэн. Чойволсон Марстэй уулзаад хамс үлд нь өөр ард Монгол бол тэгэл нэгдэх боломжгүй гэдэг хариу авч нутагтаа буцаад тэгээд улаан хүүтэй одоо зөвшөлтсөж тийм ээ өөр Монголын одоо ууртан засгийн тийм нэгдүүлсэн. Одоо тухайн үед чинь өөр Монголын баруун монголчин нөгөө өөр Монголын ууртан засаг хөдөлгөөний холбоо байгуулсан шүү дээ. Зүүн Монгол бол энд нь бас сүүлд нэгдсэн. Тийм. Энэ хурал 46 оны 4 сарын 3-нд бол Чөндөө хотод бол өөр Монголын нэгдүүлэх талаар ийм хурал хийсэн. Энэ хуралд бол
улаан хүү тийм ээ зүүн Монголын Афанга эднэртэй хуралдаж хам сүлдэн одоо зүүн монголчуудыг буулгаж аваад тийм ээ нэгдүүлсэн. Тий. Тэгээд 1947 оны 5 сарын 1-нд Вангийн сүм тийм ээ одоо өнөөдрийн Хянга аймгийн төв Улаанбаатарт бол Өвөр Монголын урдан засгийн газар байгуулж тийм ээ одоо Өвөр Монголын коммунист намын нэрээр одоо намын одоо Өвөр ардын намыг бол одоо тийм нэртэй болгосон. Тий. Энэ засгийн газрын дарга бол Улаанхүү, дэд дарга бол Хафанга, буян мандхан бол сенатын газрын сенатын дарга болсон. Заяатай бол сенатын даргын орлогчор. Тухайн үед сенатын гишүүн гэдэг ер нь 121 хүн байсан. Түүний дотор 96 хүн бол монголчууд байсан. Засгийн газрын 21 гишүүн байсан. 18 хүн монгол хүн байсан юм аа. Энэ үед бол ер нь Өвөр Монголын өөртөө засаг бол энэ өөртөө засаг байсан юм аа. Хэдий Өвөр Монголын нутагт тийм ээ хаттууд маш их байдаг байсан ч монголчууд бол хэрхэн атгахдаг байсан. За би бас сүүлд үе бодож байгаадаа яагаад энэ Хафанга нарийн дээр ийм амархан бууж өгсөн бэ? Яг тухайн үеийн нөхцөл байдалтай бас холбоотой. Нэгдүгээр нь зөвлөлт Монгол улсын дэмжлэг байхгүй. Нэгдүгээр нь хоёр дахь нь манжгоо улс мөхөөсний дараа зөвлөлт хийх юм бол коммунист намд бол маш их дэмжлэг өгөөд сүүлд нь коммунист намд бол нөгөө Контны армийн 100,000 200,000 цэргийн өгөө манжгоо улсын цэргийн хамгийн сайн цэргийн 300-400 мянган коммунист намд өгөөд тэгээ Гоминдангийн намыг бол манжуурд ялсан л та. Тэгээд манжуур бол тэргөө коммунист намын одоо хяналтанд дотсон. Тэгээд нөгөө цөөхөн зүүн монголчууд бол бас өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй шахуу байсан байна л да. Тэгээд буулт хийсэн. Тэгээд 1949 он бол Хятад улс байгуулсны дараа Өвөр Монголын коммунист нам нь бол Хятадын коммунист намын бол орон нутгийн зохион байгуулалт болсон. Тэгээ яг Өвөр Монголын коммунист нам байхраа одоо Япончууд яригдангуудаа одоо нөгөө одоо төмөр багын тэргүүтэй баахан нөгөө комментарийн туршуулууд зүүн Монгол байсан л да. Эдгээр чинь Өвөр ардын намыг ажиллагаа дахиад сэргэлсэн гэж зарласан. Тэгээд энэ намын нэрээр бол энэ зүүн Монголын урдан засгийг бол ажилуулсан, тийм зохион байгуулсан. Тэгээд сүүлд энэ нь бол Өвөр Монголын коммунист нам болоод сүүлд нь Хятадын коммунист намын орон нутгийн байгууллага болсон. Тэгээд 1954 онд Суямужи татан буулгаж, Суямуж бол тухайн үед ер нь Их Зуу аймаг, Улаанцав аймаг, Баянуур аймаг, Хөх хот, Бугад хотыг багтаасан ийм Өвөр Монголын өнөөдрийн баруун хэсгийг багтаасан ийм мужи Хятад нэгж байсан. Одоо Монгол хошуугийг багтаасан. Энэ Монгол угал нутаг юм да. Энийг бод татаж буулгаад Өвөр Монгол нэгдүүлсэн. Дараагаар нь манай Улаанхүүгийн ажилуулсан. За Улаанхүү одоо 47 оноос тийм ээ одоо 54 он нэгдээд тэгээд 66 он хүртэл одоо энэ 10 хэдэн жил 20 жилийн хугацаанд бол Улаанхүү бол Өвөр Монголыг бол одоо монголчуудын амьдралыг дээшлүүлэх, боловсролтой болгох талаар маш их ажил хийсэн. Энийг бол үгүйсэхгүй. Бас хятадуудын зүгөөс тийм ээ маш их цагаач хятадуудыг оруулахгүй гэж Улаанхүүгээ өөрийн одоо боломжийн чадлаараа эсэргүүцсэн. Тэгэхдээ ер нь хятадын гарт орцсны дараа бол ер нь Улаанхүүгээ тэгээд хятад өөрийн хүслээ бол гүйцэдүүлнэ л да. Тэгээ 1966 он одоо соёлын хувьсгал эхлэхэд 1966 он 5 сарын 1-ний орой тийм Улаанхүү бол Бээжинд удагдаж тэгээд Бээжинд бол Корейн хороонд хоригдож одоо Улаанхүүгийн бол одоо сүүлийн Улаанхүүгийн гар хүлээ бол Өвөр Монгол цэвэрлэг гэж ажиллагаа явуулсан. Тэгээд ер нь Улаанхүү 72 хоног хүртэл Корейн хороонд хоригдож байсан Бээжинд. Тэгээд сүүлдээ Бээжингийн тэг генерал Тэн Хайчин 100,000 зэрэгтэй Өвөр Монголд орж ирээд Өвөр Монголын бүх эрх мэдлийг хүлээж авсан. Ийм л төвхтэй юм да. Тэгээд Өвөр Монголын уртан засаг тэр чигээр дууссан төвхтэй. За Улаанхүү Өвөр Монгол байхдаа бол боловсрол дээр ажилласан. Одоо жишээ Өвөр Монголын багшийн дээд сургуулийг байгуулсан, Өвөр Монголын
Хотоо аж ахуйн дээд сургуулийг байгуулсан, Өвөр Монголын эмнэлгийн дээд сургуулийг байгуулсан, Өвөр Монголын их сургуулийг байгуулж өөрөө нь бүр сургуулийн даргаар ажилладаг байсан. Тийм. Урлагийн талаарч бай Өвөр Монголын дуу бүжгийн чуулганы тийм ээ Өвөр Монголын улаан мөчрийг ер нь зохион байгуулж ер нь Монгол дуу бүжиг хөгжим, уран зохиол, хэвлэг үйлдвэр, сонин сэтгүүл гэж ер нь тал бүрээр нь өөрийн хүчээр өөрийн хэмжээнд ажилласан. Улаан хүү тухайн үед бол Өвөр Монголд яах харахгүй дарангуйлагч шахуу хүн байсан. Яг бол улаан хүү тухайн үед Өвөр Монголын уртан засаг орны дарга, намын дарга, цэргийн командлагч, цэргийн комиссар тэр байтугай Өвөр Монголын их сургуулийн дарга, тэр байтугай Өвөр Монголын намын дээд сургуулийн дарга гэдэг бүх эрх мэдлийн өөртөө төвлөрүүлдэг байсан. Тэгээд ер нь Монгол кадрууд бол маш их байсан. Яг Хөх хотын төмдүүдээс гадна ер нь зүүн орны монголчуудын бас маш их одоо албан тушаал тавьдаг байсан. Түүнийг тийм ээ хятадууд бол тэгээд нэг л өдөр тооцоо энэ улаан хүүгийн дэглэмийн унгаах хэвчтэй гэдэг үүднээс бол соёлын хөвсгөлийг бол Өвөр Монголоос эхэлж өөр Хөх одоо улаан хүүгийн бөжин дуудаад тийм ээ Өвөр Монголын цэргийн одоо дарангуйл тогтоогоод улаан хүүгийн гар хөлийн малтах, Өвөр хатын намыг одоо малтах хэрэгээр Өвөр монголчуудын тухайн үеийн тийм ээ Японы үеийн одоо эргэг улсын үеийн бэлтгэгдсэн тийм кадруудыг бүгдийг одоо хар гэрч хорж тийм ээ алж, талж, тамалж тэгээд дуусгасан да. Тэгээ Өвөр Монголын өөртнөөс орон бол одоо нэр нь л үлдсэн. Тэгээ 1977 онд бол тийм манай улаан хүүгийн хятадууд цагаатгаж буцаад гаргасан. Тэгээд хүн бол хятадын төв хорооны нэгдсэн фронтын ажлын хэлтсийн сайдаар ажилладаг байсан. Тэгээд дараа нь улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны дэд дарга ажилладаг байсан. За бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын дэд дарга ажилладаг байсан. Тэгээ энэ ийм албан тушаал хашигта маань хүн бол бас нэг Өвөр Монголдоо тийм ээ бас хэрэгтэй юм хийх гэж бод чармаасан шиг байна лээ. Жишээ бүс нутгийн угсаатны автономит байдлын тухай хуулийн бат ер нь санаачилж баталсан. Тийм. 1983 онд бүх хятад улсын ерөнхийлөгчөөр ажилладаг байсан. 1988 оны 12 сарын 8-нд нас барсан. Улаан хүү бол ер нь тэгээд өмнө хойно хоёр эхнэр, гурван хүү хоёр охинтой. Улаан хүүгийн гэрийн хүмүүжил юм сайтай хүүхдүүд нь бүгд л мундаг хүүхдүүд байдаг. Харин одоо хятадын зарим том маршал генералуудын хүүхдүүд нь ер нь айгу хэцүү шүү дээ. Харин улаан хүүгийн хүүхдүүд бол ер нь хүн болгоно айгу мундаг шилдэгүүд байдаг. Жишээ том хүн бол бөхөө гэдэг Өвөр Монголын өөртөө цоцгоны даргаар ажилладаг байсан. Энэ хүн бол юу зохиол бичдэг, урлагийн маш их авьяастай. Сүүлдээ хятадын ардын их хурлын төлөөлөлтийн хурлын дэд дарга ажилладаг байсан. Хоёрдугаар хүн бол Үг Хөли гэж. Энэ хүн бол ер нь эрдэмтэн хүн байгаа. Ер нь хятадтай урдаан барьдаг тийм ээ. Ер нь сансрын одоо судлалын одоо пуужин гейн тийм талын хамгийн том эрдэмтэн нэг. Тийм Харбын хотын цэргийн инженерийн дээд сургууль төгссөн. Тийм ер нь Үг Хөлийн баг бол ер нь бие дааж 5 одоо дагуулад гаргадаг байсан. Одоо тэр хөөргөдөг байсан тийм ээ. Ийм маш том эрдэмтэн хятадтай нэртэй эрдэмтэн нэг. За 3 дахь хүн Үүжээ гэж. Энэ хүн бол Бугад хотын даргаар ажилладаг байсан. Сүүлдээ Шанши мужийн дэд даргаар ажилладаг байсан. За энэ хүн бол Ленинградын химийн үйлдвэрийн дээд сургууль төгссөн. Ер нь сүүлд Америк бат сургууль дээд сургууль төгссөн юм хүн. Айгу Норс англи хэлтэй мундах эрдэмтэн хүн байгаа. Бас системийн талын бас том эрдэмтэн бас нэлээд номтой. Тийм. Том охин бол Өвөр Монгол юм шүү би гэж байгаа. Өвөр Монголын уртан хорны эрүүлийн хамгаалалт тэнхимийн даргаар ажилладаг байсан. Өвөр Монголын улаан зарламын даргаар
ажилдаг байсан. Одоо баг ах юм бол Юншан гэж энэ хүн бол харин сэтгүүлчээр ажилдаг байсан. Одоо Шинхуа агентлаг гэж ярьж байгаа шүү дээ. Тэнд ажилдаг байсан. За Юн Шүбигийн нөхөр нь Шигуан Хуа гэж нэг хятад хүн байгаа. Энэ хүн Шанши мужийн хятад хүн. Энэ Улаан хүүгийн том хөргөн. Тэгээ энэ хүн бол Өвөр Монголын уртан засах хорны дэд даргаар ажилдаг байсан. Бүхөөгийн оюун Бүү Шаолин гэж тийм ээ. Энэ хүн бол 2016 оноос 2021 он Өвөр Монголын уртан засах хорны даргаар ажилдаг байсан. Тэгээд нөгөө 21 он нэг хурал дээр толгойн эргээд муужирч унаад тэгээд тушаалаа өгсөн. Бодвол өөрөө нөгөө монгол хэлний одоо хэрэг дээр энэ хүн их эсэргүүцсэн дотроо их эсэргүүцсэн шиг үлээ маш их дарамттай. Тэгээд ер нь тушаалаа өгсөн. Улаан хүү бас нэг охин дүү байга. Бас нэг охин дүүгийн нөхөр нь Кунфэй гэж бас нэг генерал байсан. Хорчин зүүн хошууны зүүн гарын дунд хошууны хүн. Энэ хүн бас Өвөр Монголын уртан засах хорны даргаар ажилдаг байсан. Тийм. Хоёр технэр Юли өнгөж байсан. Энэ хоёр технэрийн авгийн хүн Юмбул өнгөж хүн байсан. Энэ хүн бол бас Өвөр Монголын уртан засах хорны дарга. Сүүлдээ Ширэнгор аймагт Төмөр зам тийм ээ одоо багонд яригдаж нас барсан. Тийм ийм хүн байгаа. Энэ хүн Улаан хүүгийн одоо эхнэрийн хамаатан. Тийм. За Улаан хүү бол ер нь тэгээд Өвөр Монголын түүхий судлахад бол Улаан хүүгийн бол тойрч гарч чадахгүй л да. Улаан хүү бол миний бодохоор бол нэгтгэн бол өөрөө бол үнэхээр тийм коммунист үзэлтэй хүн байгаа. Яг л үнэхээр коммунист итгэсэн байд. Одоо 20 дугаар зууны ихээр бол коммунист үзэл дэлхийд мод болж ясан л да зөвхөн Өвөр Монголч биш тийм ээ. Ер нь тэгээд барууны Франц одоо Итали хаасаагүй тийм үзэл дэлгэрдэг байсан цаг үе байла. Энэ коммунист үзэл байсан. Хоёр дахь Улаан хүү бол зөвлөлтөд бол 5 жил ажил амьдэрсэн учраас ер нь зөвлөлтийн туршлага бол тийм ээ одоо өөртөө засаг автономит туршлага бол Өвөр монголчууд аварч болон гэж итгэдэг байсан шиг байлээ. Тийм болохоор Өвөр Монголын тийм эргэлт буцалтгүй хятад руу нэгтгэж тийм ээ одоо өөртөө засаг улс маягаар тийм ээ өөрийгөө хөгжүүлж үндэснээ аврах тийм бодолтой байсан. Гэхдээ одоо Өвөр Монгол бол одоо зөвлөлтийн автономит одоо улс биш л да. Тийм харамс өнөөдөр бол ийм болсон байна. За гурав дахь нь бол Өвөр Монголд бас Улаан хүү бас гавья байгуулсан гэх юм уу да. Одоо Өвөр Монголын түүхийн нутаг дэвсгэрийг нэгтгэсэн нь анх удаа. Одоо тухайн үед бол Өвөр Монгол чинь одоо Манжуур тийм ээ хянга мужид орсон байна. Тэгээ Рөхө мужид нэг хэсэг юм байна. Тэгээ Цахар муж, Суён муж гэдэг бүгдий одоо дөрвөн мужид тасдаг байсан бол Өвөр Монгол хань Улаан хүү бол тийм ээ одоо хятадын дарга нартай хөөцөлж байгаа Өвөр Монголын түүхийн нутгийн ерөнхийдөө бол тийм ээ сэргээсэн. Гэхдээ хамгийн гач нөлөө нь бол маш их хятадуудын Өвөр Монголд бол бас л багтааж оруулсан л да. Тийм. За Улаан хүү Өвөр Монголд тийм эзэн байхдаа бол ер нь өөрийн хэмжээндээ бол ажиллаа явуулдаг байсан. Тийм ер нь тэгээд Монгол хүний хүн амын тоог нэмэгдүүлэх гэдэг маш их санаа зовдөг байсан. Тийм учраас 60-аад он тийм ээ нөгөө 3000 үнчин хятадын үнчин хүүхдүүдийн Өвөр Монголд авчирч тийм ээ Монгол айлд үгч Монгол болгооч хүмүүжүүлдэг байсан. Тэгээ ер нь хятадууд те хятад цагаачдын Өвөр Монгол оруулахыг эсэргүүцдэг байсан, атар хаглахыг их эсэргүүцдэг байсан. За тийм байсан юм байна тий. За дараач бол Улаан хүү тийм ээ сүүлдээ цохоож унгагаад тэн гэрийн хороонд ороод Улаан хүүгийн гар хөл чинь бүх аймаг хоршуу тий одоо Өвөр Монголын тэнхим бүх газар чи Улаан хүүгийн одоо тавьсан томилсон Монгол дарга нар байдий. Тэр дарга нарын бүгдийг өөр ардын намын малтах тийм хөдөлгөөнөөр тийм ээ бүгдийг зохиож хар хөрт хорж тэгэж Өвөр Монголын ууртан засаг бол тэр чигээр байхгүй болсон. Өнөөдөр бол Өвөр Монголын ууртан засаг нэрнээс цаашгүй болсон. За 1987 онд Өвөр Монголын ууртан засаг байгуулсан 40 жилийн ойгоор Улаан хүү бол тийм ээ одоо Бээжингийн одоо төлөөлөгчийн дараагаар томилогдож тийм ээ Өвөр Монголд ирдэг байсан. Орлогч нь бол нөгөө
Шижинпингийн дарга Шижуншүн ажилтдаг байсан. Энэ хүн бол Өвөрмөн улд сүүлчийн үед аярч тэгээд дараа нь Чингисийн онгонд очсон гэдэг. Чингисийн онгонд очоод май хүн ганцаараа Чингисийн онгонд сүгдээж гэмшиж вэлсэн гэсэн. Юу гэсэн бэ гэхээр одоо өөр Монгол миний гарт дууслаа гэд маш их гэмшиж вэлсэн гэсэн билээ. Тэгээд гонхтой Бээжин рүү ботсон гэдэг юм билээ. Ийм байна да ер нь Улаанхүү гэдэг ийм нэг хүн байгаа. Улаанхүү өөрөө бол монгол хүн байхгүй. Гэтэ яхааргүй Төмдийн монгол хүн байна. Гэтэ энэ хүн одоо өөр Монголын тийм ээ одоо зөвлөлт маягийн автономит маягийн тийм ээ ийм нэг республик маягаар одоо өөр Монголын өөртөө засах авраг гэж оролдсон байна. Тэгээд харамсалтай нь бол тэгээд өөр Монголын тэр чигээр байхгүй болгож байгаа одоо нүгэлтэн бол Улаанхүү яахааргүй муу юм аа тийм. Гэхдээ Улаанхүүгийн бид нар бас судлах ёстой. Яг бол өөр Монголын түүхий судлан бол Улаанхүүгийн бас мэдэх ёстой. За ийм байна да. За баярлалаа. Анхаарал тавьсан баярлалаа.